Сайн байцгаана уу хоньнууд минь. Та нартай би маргаашийн 10 сарын 1-ний 5 гарагийн зурхааг хэлж өгөх гэж байна. Хэрвээ таны нар сар мандалд орчин хоньны орд бол эсвэл хоньны ордны хэн нэгний өдөр нь ямар байхыг мэдхийг хүсэж байгаа бол энэ зурхааг сонсож олно. За маргааш өглөө Матрын ордны сар хоньны ордод ухралтай хийсэн байгаа Хирон болон Санжир гаригтай холбогдох болно. Үүний үр нөлөөгөөр нь хоньны ордны хүмүүс үед бага зэргийн бухимдалтай тийм байдал мэдрэгдэж магадгүй. За бууд гараг Бархас бад гараг хоёр бас квадрат хэлбэр үүсэх болно. Үүний үр нөлөөгөөр түрүүний бухимдалтай байдал чинь бас ихсэж магадгүй. Ямар ч байсан өглөө орой жоохон тиймэрхүү байх нэ. За орой тийшээ бол харин сар хумхын орд руу шилжиж орох болно. Тэгээд Далай ван болон Тэнгэрийн ван Плутонтой холбоос үүсэх үед хоньны ордынхан маань бусадтай нийлж ямар нэгэн прожектын төсөв дээр ажиллах ч юм уу, ямар нэгэн хамтарч хийх тийм зүйлүүд дээр бас хоньны ордынхан дээлтэй авах болно. Маргааш нэг анхаарах ёстой зүйл нь бухимдал төрүүлсэн тэр асуудалтай жоохон тийм тайван, бусдад ер нь жоохон тайван хандах хэрэгтэй. Яагад бол гаригийн байдал тиймэрхүү авах учраас. За би тэгээд өнөөдөр нэг 9 өдөр суугаж үзье. За хоньны ордны маргааш. За хамгийн эхлээ юу гарч ирсэн бэ гэхээр яг түрүүний миний хэлснээр ямар нэгэн зүйлийг тийм байгаагаар нь хүлээж авах хэцүү. Тийм төвөгтэй байдал орж магадгүй гэж гарч ирж байна. За яагаад гэвэл хоньны ордныхын маань магадгүй өөрийнх нь бодсноор, өөрийнх нь төлөвснөөр болохгүй гэж магадгүй гэж гарч ирж байна. За хин нэгний хэлсэн зүйлийг бас жоохон хүн дээр хүлээж авч хүлээн зөвшөөрч чадахгүй тийм зүйл харагдаж байна. За хин нэгний бас жоохон тийм онцгүй үйлдэл, онцгүй зан гэх зүйлүүд мэдрэгдэж магадгүй. За ямар ч байсан маргааш ямар нэгэн зүйлийг шийдвэр гаргаж болохгүй. Хэрэг хин нэгэн түрүүний миний хэлснээр жоохон тийм онцгүй айш авир гарах юм бол өөрийнхөө үгийг цэнэх хэрэгтэй, тайван байх хэрэгтэй. Юун зүйлээ урьдчилаад бүх зүйлээ сонсож байгаа байлээ. За тайван байгаад яг хэлснийг яг дагах юм бол бүх зүйл эргээр ирэх боломжтой гэж гарч ирж байна. За бусадтай ерөөсөө магадгүй ажил хэрэг дээр хамт гар нийлэхгүй тийм байх харагдаж байна. За ер нь л бусадтай холбоотой тийм асуудал маш их гарч ирж байна. За би тодтогч асууя. За ямар ч хэлсэн тийм нөхцөл байдал орох юм бол аль болох бусадтай маргахгүй, муудахгүй, тайвнаар бүгдийг хүлээж авч хажуугаас нь харж за энэ хүн гариг иргэсэн байдал өнөөдөр тиймэрхүү байгаа мэдэхгүй болохоор энэ зан гаргаж ин даа гэж бодож авсан хамаагүй дээр ах болно. Илүү хүлээцтэй байх хэрэгтэй гэж байна. За ингэснээр оройн цагаар өөрийгөө маш ухаалаг байсан, маш сайн байсан гэж мэдрэх юм байна.